Тэжээхүйн ухаан. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ, монголчуудын соёл уламжлал, өвөг дээдсийн түүх, угсаатны зан заншлаас үзүүлдэг Монгол өв соёл хөтөлбөрийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн энэ удаагийн дугаартаа монголчуудын эрдэмт өвөг дээдсийн амьдралаас шалгарсан уламжлал хангаах ухааны тухай ярилцгаар Актемс Шарвын болдыг нэвтрүүлэгтээ ирсэн байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За та сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. За энэ одоо гал морин жилийн босгон дээр одоо монголчуудаас Монгол улсын ерөнхийлөгчөөс уламжлал хангаах ухааны түгээн дэлгэрүүлэх юм зарлиг авсан ийм баярт өдрүүд, уламжлал хангаах ухааны хөгжил одоо нэгэн шат одоо дээшлж урагшлах ийм цаг үеийн эхлэл дээр одоо уламжлал хангаах ухааныг бас одоо 30 гаруй жил судалж байгаа шинжлэх ухааны гавь зэтгэлтэн болттой бид бүхэн ярилцах гэж байна. За тэгэхээр монголчуудын энэ уламжлал хангаах ухаан гэдэг нь одоо бас асар олон жилийн түүхтэй. За түүх археологоор бол одоо 5000 жилийн түүхтэй гэж байгаа боловч одоо хүнийг ангаах, эмчлэх энэ цаг үйл одоо хүн төрлөختөн үлсэн цаг үетэй ихтэй болов уу гэж бодож байна. Хоёулын энэ талаар яриагаа эхлэвэл. Тийм. Орос зөвлөлтийн физиологч Нобелийн шагналд Пауло хэлсүү гэдэг л да. Ангаах ухаан бол хүн төрлөختөнтэй энэ чадсан гэж. Хүн үлсэн бол ангаах ухаан дагаад үлсэн. Тэр үед өвдснөөгөө бас л ямар нэгэн хэмжээгээр хилаашруулах гэж оролдож байсан тийм эмпирик төвчнөөс эхэлсэн болов. Тэгэхээр энэ бол үнэхээр олон мянган жилийн түүхтэй. Гэтэ ангаах ухааны хувьд за монголчуудын хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч Заригийнхаа ихэнд хэлсүүгэндээ 5000 жилийн түүхтэй. Тэр дотроо яг тэжээх ухаан Монгол дэлгэрсний 345 жил тохиож байгаа. Тэгэхээр жил болгон 1 сарын 16-нд зарлиг авсан өдрийг тохиолдуулаад одоо Монголын уламжлал хангаах өдөр болохыг бол ерөнхийлөгч маань хэлсэн. Их тод сайхан хэлсэн. Наран ураг хуйгаас шингэх хүртэл хүмүүний орчлонд элдв сонин үзэгдэлээс сөөлжлөн бид өнгөрснөөсөө суралцсаар урагшилж байна. Урагшлах хөгжихийн түлхүүр нь өнгөрсөн цаг. Тэрхүү өнгөрсөн үеийн гэрч бол судар бичиг. Түүний дотор өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэх, уламжлалт хангаах ухааны судар ном том байр суурийг эзлэнэ. Өвчнийг танин мэдэх, шалтгаан нөхцөлийг оношлох, эмчлэх аргууд нь домог зүй, шашин, гүн ухаан, улмаар шинжлэх ухааны сэтгэлгээнд тулгуурлан үе үеийн туршид гүнзгийрэн хөгжсөөр ирсэн билээ. Соёл яаж үүссэн бэ гэдэг дээр миний нэг сонссон гэдэг. Хүн төрлөختөн нэгнийхээ одоо хугарсан гар хөлийг эмчлэхээс эхлээл одоо соёл үүссэн гэдэг шиг уламжлал хангаах ухааны энэ эмнэл зүй. За тэгээ яг нэг ийм ухамсартайгаар хүнийг эмчлэх энэ арга зүйн эхлэл нь ер нь юу байсан юм бэ? Ер нь монголчуудын хувьд. Ер нь бол нүүдэлчдийн амьдралтай их холбоотойгоор хамгийн анхны одоо дом заслын их үүсвэр бол монголчуудын уламжилж ирсэн үлгэр домог туйлс дотор бас байна л да. Тэр дотор хоёр үндсэн мэдээ байна. Хоёулаа ханвар засалтай холбоотой. Тийм. Нэг нь бол тухныхаа судсыг мэдээж тэр үед бол тэр домогт юу гэж гарч ийн гэхээр толгойн маш хүчтэй өвдөд. Тэгээ одоо нөгөө анд явж исэн овгоороо. Тэгэхээр мэдээж тэр үед одоо ямар нэгэн өвдөл намдах юм мэдэр гэдэг ойлголтгүй учраас сүүлдээ хүчтэй өвдсөр байгаа тэр хүн нь ухаан алдаад байцсан. Ойчхтай нүүрээр орогшоо ойчоод унахтай яг энэ одоо алтан баг нэгдэх судсан нөгөө чулууны шувх зүртэн таарч унаад тэгээ тэр нөгөө судсан хатагцсан учраас цус гараад тэгээд тархины дотор даралт нь буугаад тэгээд одоо цусны хэрэглээс ажраад өвдөлт намдаа босоод ирсэн. Тэгээд тэр хүн юу гэж ойлгосон гэхээр ер нь бол толгой өвдөд байвал энэ хэсгээс нь ханчих юм бол цусыг гаргачих юм бол зүгээр болж магадгүй. За тэгээд тэр хатан зохиосны дараагаар хавдаад тэрийг одоо чулуун зүгээр хатгаад цус гаргаад тэгээд одоо хөлийнх нь өвдгөнийх нь авдар намцсан тухай тийм домгууд байна л да. Тэгээд эндээс үүдэлтэй бол энэ монголчуудын анхны үүсэл бол одоо ханвар засалтай холбоотой. Дараагийнх нь бол тархины дөргөлтэй холбоотой ийм одоо баримтууд бас байна. Ханах засал гэдэг нь хүний биеийн гадаргуугийн нүдэнд ил харагдах цусан судсуудын тогтсон орныг тусгай ханвараар ханаж өвчний цусыг өөрөөр хэлбэл муу цусыг гаргахаар дамжуулан өвчин эмгэгийг эмчлэх нэг зүйлийн уламжлалт засал юм. Тус засал уламжлалт 5 заслын эрхэм нь болох бөгөөд цусан өвчнийг ангаахад хамгийн сайн үр дүнтэй. Ханах засал нь
муу цусыг ханаж гаргахаар дамжуулан цусны гүйх сүгүүдийг нээн хий цусны гүйдлийг сайжруулан цусан халууныг бууруулж махбодыг тэгшитгэж өвчнийг ангаадаг. Харин хүний биеийн цусыг хамаагүй ханаж цус гаргахдаа бас тогтсон жам ёстой үр дүн өгтөө түргэн өвдөж чадахыг тэр даруйд нь зогсоож өвчнийг үндэснээс нь арилгах давуу талтай. За хүний бие дээр хандаг судас бол нийтдээ анаахны 4 үндэс судар дээр бичснээр бол 77-оос 78 судас байдгаа гэж заадаг. Энэ судсууд маань хос судас гэж бий, хос бос судас гэж бий. За уламжлалт анаах ухаан дээр бол хануурыг намжуун судал буюу орчин үеийн анаах ухааны ойлголтоор бол вений судаснаас хандаг. Хануурын хийдэг. За жишээлх юм бол энэ хөлн дээр хандаг цүгүүдийг одоо энэ зурган дээр үзүүлсэн байна. За энэ бол лонз гэж судас бөөрийн өвчний үед хандаг. За явган гэж судас байна. За энэ эрх уран дээр байдаг ийм вений судас байна. За татвар, гамби зачин гэдэг ийм одоо судсууд байдаг. Энэ судсуудыг тодорхой өвчний үед заалтаар хандаг. За толгой дээр бол хандаг судас нэлээд олон бий. За жишээлх юм бол артерийн даралт ихсэх, даралт бууруулах, харуултаас сэргийлэх зорилгоор мөн толгойн өвдөлтийг дарах зорилгоор зулаан ерөнхий бэлчээр буюу цогсон гэдэг нэртэй судас байна. Энэ бол зулаан орой дээр байдаг. Энэ их асар өндөр үр дүнтэй. За мөн одоо мигза гэж судас байна. Энэ нүдний судас. Энэ нүдний даралт ихсэх, орчин үед нүдний галлоком гэж нэрлэдэг. Нүдний даралт ихсэх, улмаар нүд сорох өвчний үед энэ хануурыг хийдэг. Энэ хануур эмчилгээ маань бас асар өндөр үр дүнтэй. За наза гэж судас байна. Хамрын үзүр дээр байдаг. Энэ судас бол мөн вений судас. За хамар битүүрэх, хамрын харшлын өвчний үед энэ хануур бас асар өндөр үр дүнтэй. Толгой дээр хандаг олон судсууд бий. Энэ олон цэгүүдийг үзүүлсэн ийм зураг байна. Ер нь уламжлалт анаах ухааны онолоор бол тараагуур судас буюу судсыг гадагш нь зүрхнээс тараадаг судсыг бол артерийн судас гэж нэрлэдэг. Уламжлалт анаах ухаанд бол энийг лувшах судас гэж нэрлэдэг. Буцаад цус маань буцаад зүрх рүүгээ ирж байгаа энэ хураагуур судас гэж нэрлэдэг. Вений судас. Энийг бол уламжлалт анаах ухааны онолд бол намжуун судал гэж нэрлэдэг. Лувшах судас, намжуун судал гэж нэрлэдэг. За хануур заслын практикт бол ихэнх судсууд маань намжуун судас буюу вений судаснаас хандаг. Тодорхой цэгүүд бий, тодорхой өвчний заалттайгаар тодорхой бэлтгэл хангаж хийдэг. За цөөн тохиолдолд артерийн судсууд дээр хандаг цөөн тохиолдлууд байдаг. Энэ байгаа цэг маань бол нодог гэж нэртэй. За энэ бол одоо сахарын өвчний үед, орчин үед нойр улчирхаа өвчин, дэлгүүр томрох өвчний үед хандаг энэ эмчилгээ бол асар өндөр үр дүнтэй. За одоо энд байгаа судас бол илэгний судас гэж нэрлэдэг, өрөөтөн гэж нэрлэдэг. Энэ бол монголчуудад асар өндөр үр дүнтэй. Сүүлийн одоо 22-3 жил энэ судсыг ханж байна. Маш өндөр үр дүнтэй. За мөн одоо лонин дамзаа гэж нэртэй уушиг зүрхний уулзур судас, уушиг зүрхний хавсарсан өвчний үед хандаг ийм судсууд байна. Ханах засал хийхдээ өвчний байдал ханах судасны адил бусыг үндэслэж хануурыг сонгох бөгөөд дөрвөн мөчийн хэсэгдэх судас буюу булчин махны завсрын судасыг ханахдаа жад хэлбэрийн хануурыг, магнайн судас мэтийн ясан дээрх судсуудыг ханахдаа сүх хэлбэр хануурыг, арьсны дор байх нарийн судсыг гурвалжин хануураар, гүрэн судас буюу хэлний судсыг ханахдаа шинийн хоёрны саран хэлбэрт хануур, шагаан судлыг хагас саран хэлбэрт хануураар, их судсыг илд хэлбэрт хануур ашиглан хандаг байна. Хануур эмчилгээг холын болон ойрын бэлтгэл хийдэг. За онцгой тохиолдлууд гэж байна. Тухайн хүний амь насанд аюул учирсан, маш хүчтэй гэмтэл бэртэл авсан. За цус хөөр хөвчин буюу харуултын өмнөх үе. Одоо харах гээд байгаа үед бол цаг хугацаа харгалзахгүйгээр хандаг. За мөн одоо амь насны заалтаар илэгний өвчин, за илэгний одоо хавдар, илэгний хатуурлын хүндрэл, илэгний дутагдлын үед маш нарийн одоо заалтаар нямбар үзээд энэ эмчилгээг бас хийх тохиолдлууд бий. Улирал харгалзахгүйгээр цаг хугацаа харгалзахгүйгээр хандаг ийм арга бий. Уламжилт хануур заслаар маш олон төрлийн өвчнийг эмчилж болох нь тодорхой болсон бөгөөд цаашидж нэмэгдэх нь гарцаагүй. Одоо уламжлалт анаах ухааны одоо хамгийн анхны ойлголт гэдэг юм уу одоо тэгээ нийгмийн дунд тархсан үг уламжлалт анаах ухаан бол хүнийг гар өвдвөл зөвхөн гарыг биш, хумс өвдвөл зөвхөн хумсыг биш, уг шалтгааны нэрч байдаг юм а гэдэг нэг ийм ойлголт одоо ард түмэн бидэнд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ уламжлалт анаах ухааны одоо язгуур үндсэн ойлголт хүнийг эмчлэх тэр гүн ухааны ер нь юундаа байдаг юм бэ?
Яг эхний үедээ яг тэр эмпирик төвшөнд бол монголчуудын бидний үг дээдсийн үг монголчуудын уламж санаа ухааны онолын ойлголт бол халуун хүтний онол. Ерөөсөө нар сарыгаа дагаад нар гэдэг нь тийм бүлээн чанартай, арай хүчтэй, гэгээтэй тал, сар гэдэг нь бол арай хүүтэн. Тэгээд одоо харанхуй тал гэдэг ч юм уу. Энэ ээжин солигдож байгаа нар сарны энэ өөрчлөлтийг дагаад халуун хүтний онол, халуун өвчин гэдэг нэг ойлголт, хүүтэн өвчин гэдэг ойлголт. Энэ ойлголтны яманда халуун өвчний хүүтэн аргаар хүүтэн өвчний халуун аргаар эмчлэх юм байна гэдэг энэ онолын систем бол яг одоо манай дом засал дотор бол тодорхой тусгацсан байна. Явцын дундаа хөрс зэрэгэлдээ орнуудын онолоор баяжигдаад ирсэн. Ингээр онолын систем нь бол арай өөр гүн ухааны нарийн түвшинлөгөө орж эхэлсэн. Тэгээ ялангуяа одоо эртний энтэгт 5000 жилийн өмнө үүссэн гэж ярьдаг Вата Пита Капа гэж нэг одоо тэр үед Тридоша буюу 3 гимийн онол гэдэг энэ ойлголт төвдөд дэлгэрээ төвдөд дэрийг шууд аваад орчуулсан. Вата Пита Капаг нь бол Лунти бадгана гэдэг пиген гэдээ орчуулсан. Тэрийг монголчууд аваад хийшээр бадгана гэдэг онол ороод ирэнгүүт онлын систем нь бол маш их нарийн ойлголттой болсон. Дээрээс нь энэ онлын систем зүгээр орж ирээгүй Монголд бурхны шашин 3 удаагаар дэлгэрсэн цаг үетэй уялдаж орж ирсэн учраас буддын шашны 5 ухааны нэг тижээх ухааны аймгаар дамжиж орж ирсэн учраас буддын гүн ухаантай нэг толботой болоод. Ингээд ирэхээр таны түрүүний хэлдэг шиг маш сонирхолтой зүйл гарч ирсэн. Шалтгаан бол хүн өөрөө. Хийш авраадгын бидэнд их эцгээс аягдаад байдаг учраас тодорхой хэмжээгээр шалтгаан бол хүн өөрөө. Тийм учраас шалтгаан бол хүн өөрөө учраас шалтгааны тухайн хүнээс л ирж чана. Гэхдээ мэдээж хийш авраадгын чинь харивдаж хорогдох хямрах тухайн хүндээ их эцгээс заяхтай аль нь илүү байдгаас шалтгаалаад хүний бас өрмөц чанар нь өөр онцлогтой байдаг. Ингээд энэ систем өшнө өшөө наривчилж нарийсаж хөгжиж явсаар байгаа л өнөөдөр ирсэн байна те. 1616 өвчин байгаа юм л да. Тэгээ бүгдийн ялахад бол хэцүү. Тэгэхээр хураангуульчдаг. 404 өвчин. 404 өвчин 101. 101-ийг хийш авраадгын хурсан хавсарсан гэдэг. Ингээд 7 хуваагаа тэрийгэ цаашаага хийш авраадгын болоо. Тэгээ эцсийн эцэстээ яадаг вөхлөөр халуун өвчин байна уу? Хүүтэн өвчин байна уу гэдгээс судсаар ялгаж чадах юм бол дэмжлэх арга нь бол аяндаа тодор. Түнсийн тухайлсан одоо эртнийг барьсан оншихээс илүүтэй тухайн эрт нь хаана өвж байгаа өвчнөөс асуучвал судцаа бариад халуун хүднээ ялгаж чадвал эхний ээлжийн дэмжлэгээ шийдэж зарчмаа гаргаж ирээд аргаа нь тодорхой болгочих болцоотой. Энэ уламж лангаа ухааны эм бүтээн за тэгээд одоо судас барьж онцлно гэдэг энэ арга зүйл одоо бас эртний их уламжлалтай байгаа. Тэгээ монголчуудын хувьд одоо нэг ийм уламж лангаа ухааны өнөөдөр одоо ингээд нэг ийм өргөн нийтийн хэрэглээ болгочих юмсан гэдэг нэг ийм одоо сэтгэл байгаад байдаг. Тэгэнгүүт энэ уламж лангаа ухаан гэдгийг өнөөдөр бид нэр амьдралдаа хэрэглэхийн одоо үндэс язгуур ач холбогдол нь ер нь яг юу юм бэ? Маш сонирхолтой сайхан асуулт. Энэ уламж лангаа ухааныг одоо 35 жил нарийн тооцвол судалж байгаа хүний үед ингээд үзэхэд бол ер нь бол ямар гол ач холбогдол байна гэхлээр яаж одоо өвдсөний дараагаар нь яаж эмчлэх вэ гэдэг аргууд бол байна. Гэхдээ наривчлаад үзэх юм бол өвчлсөн хүнийг эмчлэхээс илүүтэй яаж эрүүл амьдрах вэ гэсэн ухааныг л ирж хайсан хүний түүх байгаа байхгүй. Тэгэхээр яг гол мөн чанар нь ер нь эрүүл амьдрах ухаанд бол их чиглэж байгаа. Өнөөдөр бид уламж лангаа ухааны эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх ялангуяа нүүдэлчдийн энэ өвөрмөц амьдралын хэв маяг дээр тогтсон жилийн 4 улирал эрсдэс уур амьсгалтай зогтсон энд тэгээ эдэн ундаа явдал мөрөө яаж зохицуулж эрүүл амьдрах вэ гэдэг нь маш нэрийн тусагдаж өгсөн байдаг. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол Монголын уламж лангаа ухааны нэг том салбар бол эрүүл амьдрах ухаан. Монголчуудын бий болгосон тэгээд хөрс сэргэлдээ орнуудын мэдлэгийг шингээсэн эрүүл амьдрах ухааны бүхэл бүтэн том тогтолцоо байгаа. Тэгээ энийг бол янз янзаар ярьдаг да хүмүүс ч гэсэн өөрснөө ярьж байдаг. Гэхдээ энийг цаашаага одоо онлын төвшөнд нь гаргаж бүх нийтийн одоо үйл хэрэг өнөөдөр 21-р зууны энэ хэрэглээ энэ нийгмийн хөгжлийн өөрчлөлтөө энийг зөв хослуулж чадах юм бол бид харин настай зөв амьдарч чадах юм байна. Тэгээд энэ маань цаашаа зөвхөн монголчууд үндэсний хэмжээнд биш бүр дэлхийн нийтэд одоо энэ нүүдэлчдийн эрүүл амьдрах ухааны энэ ойлголтыг гаргаж ирэх бүрэн одоо болцоотой. Ятгахтаа л одоо хуучин цагч хүн болгон өөрийн аяхтай байдаг байсан. Ингээд эхлэхэд маш сонирхолтой. Тэгэл хөлсний альчууртай байсан. Юан улсын үед бол маш дэгтэй байсан байх лээ. Тийм Юан улсын Монголын хаадын ордонд орж байгаа гадны түшмдүүдээр шүлсэн айдыг тусгай альчууртай байхдаа тэрийг шалгаж оруулдаг ч юм. Амовч гээд бас заримдаа одоо амовч одоо нэг маск хийдэг байх шид ядангуяа хоол зөөдөг одоо зөөгчнөр бол заавал зөөдөг байхтай ялангуяа өвлийн цагт
халдвар төвч их гардаг байсан учраас гэх мэтлэнгээр ингээл ихэлдэг байсан байна. Тэгэхээр энэ өрсөн сэргийлэх асуудал бол энэ уламжлалт авахны бас нэг чухал салбар өгөөд маш өвөрөг онцлогтой гэж ойлгож байна. Уламжлалт ангаах ухааны 4 үндэс, дээрээс тогтоосон дүрсийг нэг бүрчлэн бүртгэсэн бичиг, ганжуур данжуур зэрэг судар номдод тулгуурлан Монгол уламжлалт ангаах ухаан нь хүний бие махбод, сэтгэл зүй, байгаль орчны уялдаа холбоонд суурилсан оншилгоо эмчилгээний цогц тогтолцоо болон хөгжсөн байна. Уламжлалт ангаах ухааны тогтолцоог үндсэн онол, эм найруулга, засал, эмчилгээ хэмээх 4 үндсэн хэсэгт хураангуйлж болно. За эртний энтхээс холбоотой, аюурведийн ангаах ухаанаас холбоотой дорн дахны ангаах ухааны гол сурвалж бол 4 үндэс гэж байна. За тэрний тэргүүн бот нь бол язгуурын үндэс гэж. Сархон одоо урт нь 6 см, 46 см, өндөр өшөө 6 см. Нэг 6 мөрөөр битсэн 8 хуудас юм зохиол байдаг. За энийг бол одоо тэр 4 үндснийх агуулгыг алгоритм гэмээр том ялгаар багтааж бичсэн. Их өргөн агуулгатай ийм судар. За энийг бол дотор нь бол яг энэ 6 бүлэг болгож үздэг. За эхний бүлэг нь бол уг учрыг өгүүлсэн бүлэг. Одоо тэр хаан зохиогдсон байх уу, зохиогч нь хэн байж болох уу, тэр эмийн одоо орд гаршин хаан байсан байж болох уу гэсэн одоо уламжлал. Одоо энэ үеийг нь одоо тодорхойлж бичсэн. За хоёр дахь нь бол одоо энэ сударт хэн суралцах вэ? Хэрхэн суралцах вэ? Дотроо ямар бүлгүүд байд юм бэ гэдгийг нэлээд тодорхой зааж бичсэн. За эхний хоёр бүлгийн нэлээд сүүлд нэмэж бичсэн байх үйс. Ийм харагддаг. За гурав дахь бүлэг нь бол язгуурын үндсэн товчийн бүлэг буюу хамгийн одоо гол алгоритмээр томьёолоор бичсэн гэсэн нь бол энэ. За энэ та бүхэн бас сонссон байж магадгүй. Ангаах ухааныхаа 4 үндсийг бол энд модны одоо хэлбэрээр одоо хүндэс, мод, навч, цэцэг, үр гэсэн байдлаар ангаах ухааны 4 үндсийг бүгдийг хураангуйлаад. За жаахан дэлгэрүүлчих юм 3 үндэс, 9 мод, 47 мөчөр, 224 навч, 2 цэцэг, 3 мөрт ингэж багтааж хураангуйлсан. Хамгийн том агуулга бол энд байгаа. За дараагийн бүлэг нь бол яг ер нь бол өвчнийг яаж онцлох вэ гэдэгтэй холбоотой товчоо маш хураангуйгаар бичсэн. Дараа нь бол өвчнийг хэрхэн ангаах вэ гэдгийг товчхон хураангуйлж ингээ бичсэн. Гэхдээ товч гэдэг нь бол зүгээр л одоо багсгаад байсан юм шиг агуулгын бүрэн багтааж хураангуйлж чадсан. За хамгийн сүүлийн бүлэгтэй бол энэ язгуурын үндсэнд ер нь юу багтваа гэдгийг тоочж өгүүлсэн. Ийм л 6 бүлэгтэй. За их өндөр агуулгатай, их ачаал тогтол өргөн агуулгатай ийм л одоо жижиг судартай үндэстэй. Үндсэн онолын хүрээнд эртний гүн ухаанд суурилсан арга билэг 5 махбодийн сургаал, түүнчлэн амьдрах зүй, өвчний зүй, оншилгооны судлал, ангаах зарчим, арга ухаан багтдаг. Эм найруулгын хэсэгт 6 амт, 8 чанар, 2 хүч, 17 эрдмийг онолын өдөртөмж болгон эмт бодисын судлалыг хөгжүүлсэн бөгөөд тан, талах үрэл, зуурмал, тосон эм, ханд зэрэг олон төрлийн эм найруулах ухаан энд хамаарна. Заслын ухаан нь ханах, төөнөх, хатгах, доргилтыг засах зэрэг ширүүн заслаас эхлээд чиг барих, түрхэж ийлэх, аршаан дэвтээлэг зэрэг зөөлөн заслал хүртэл ангилан баяжигдаж, ийхүү ангаах ухааны айсав үе үеийн хөгжил дунд өргөжин хэлсээр иржээ. Тэр ангаах ухааны 4 үндсийн 3 дугаар үндэс буюу манагжууд эмчилгээний үндэс бол 92 бүлэг өвчнийг ангаан эдгэрүүлэх тухай ном сударт бичиж үлдээсэн. За ангаах үндсэн 2 арга байна. Эхлээд одоо өвчнийг эмээр амьрлуулах, дараа нь заслын аргаар арилган үлдэх гэж. Тийм учраас эмчилгээний үндсэн 4 хэлбэрийн эхлээд эдийн ундаагаар засдаг, дараа нь явдал мороор засдаг. За дараа нь үнэхээр одоо тэр өвчнийг засаж чадахгүй бол эмээр засдаг. За эмээр засаад ангааж эдгэрүүлэхгүй бол заслын аргаар засдаг. Ийм үндсэн 4 эмчилгээний аргыг бол манагжууд сударт бол зааж сургасан байгаа. Тэр нь өвчин, Европ ангаах ухааны өвчин, уламжлалт ангаах ухааны өвчин гэсэн ойлголт бол байхгүй. Өвчин бол нэг байна.
Энэ өвчнийг ямар аргаар, ямар онлын концепцтэй тайлбарлаж байна гэдэг нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл жишээлбэл улам санаагаа ухаанд бол дан өвчин гэж байна. Хий шар бадганы өвчин. За манай Монголын алдарт иш балжрын ангилсан үндсэн 6 өвчин. Хий шар бадган, цус, шарус, хорхоо өвчин гэж. Дараа нь хавсарсан өвчнүүд байна. Дараа нь хурмал өвчнүүд байна. Тэгэхээр энэ бүх өвчнүүдийн талаар эмчилэн эдгэрүүлэх арга ухааны талаар эмчилгээний бүлэгт бол тайлбарлаж таниулсан байгаа. Эрдэнэ Монгол аймагуд байгалийн юмс үзэгдлийн хувьсал, цаг уурын эрсдэс нөхцөл, ахуй амьдралын онцлогоос шалтгаалan үүсэх өвчин эмгэгийг эмчлэх арга ухааныг удаан хугацааны туршид бий болгон хөгжүүлж, үеэс үедээ дамжуулан туршлага хуримтлуулсаар иржээ. Одоо Монгол улсын хүний их эмчийн хангаар гэж байдаг. Тэгээд энэ дээр бол Монгол улсын хүний их эмчийн хангаартаар бол эмч хүн бол энэрх сэтгэл, эрдэм чадал хоёрыг бол хүний төлөө зориулъя гэсэн байдаг. Харамгүй зориулъя гэсэн байдаг. Гэтэл одоо энэ дээрээс тогтоосон төрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг гэдэг ном дээр бол энэний талаар бол маш сонирхолтой зүйлсийг үлдсэн байдаг бол энэ дээр бол ерөөсөө энэ энэрх хүний их эмчийн хангарагт одоо бидний хэрэгжилж байгаа хүний их эмчийн хангарагт байдаг энэ энэрх сэтгэл бол эртээр үед бол эмчилгээний арга байсан гэдгийг бол энэ дээр тодорхойлж мэдсэн байдаг. Одоо эртний энэ ном бүтээл дээр бол энэ сэтгэл зүйн эмчилгээний арга хүний энэ энэрх хайрлах сэтгэл яагаад хүний эрүүл мэндэд тустай бусдын өвчин зовлонгийг ангаахад бүр нэн тэрүүний юм гэдгийг бол нэгдүгürt гаргаж өгсөн байдаг. Өөрсдийн мань ном содрын ихэнх нэрнэл өрөвдөж үгүй болсон учраас тэгээд одоо төвд энтхэг тэгээд одоо бусад хөрш орнуудын ном содрыг байна гэж үзээд байдаг л болсон байна л да. Гэтэл яг энэ Антон Пезлог ангаах ухааны агуу гайхамшигт номын нэг одоо бидний үзээд байгаагаар бол дээрээс тогтоосон дүрс тос үрийг бүртгэсэн бичиг гэж нэг агуу ном байна. Энийн нэрнээс авахуулаад тэгээд энэ ном бол ерөөсөө одоо цаазаар хороогдсон хүний толгойн ороогоос авахуулаад доош ингээд ерөөсөө дадлаад тэгэхээр эхлээд нөгөө салгуу толгойг нь цаазаар авчгаар чинь толгойн салж шүү дээ. Тэгэхээр тэр салгуу толгойг нь ерөөсөө толгойн ороорноос нь үснээс нь авахуулаад хуйхын, гавлиасын тэгээд тархин гээд ингээд одоо 5 мм орчмол ингээд зүсэж үдсээр байгаа тэрийгэ битсэн. Тэгээд дараа нь доошоо нөгөө салгуу хүзүүнээсээ доошоо бие битсэн юм ном байгаа байхгүй. Тэгэхдээ Европын ангаах яадрын гэхэн зэрэг ясын бичээд, үе холбоогийн бичээд, булчин махын бичээд, дараагаар нь дотор эрхтний бичээд, дараагаар нь мэдрэлийн бичээд ингээд дуусгадаг жамтай. Андрей Виталийн ном бол ийм 7 бот байдаг. Тэгэд манай энэ ном болохоор яг байрлал зүгээр. Ийхүү хүний биеийн бүтэц, эрүүл мэндийг хамгаалах, ангаан эмчлэх ухаанд суурилсан бие даасан тогтолцоог бүрдүүлсэн нь Монгол уламжлалт ангаах ухааны үндэс болсон юм. Энэ нь хөгжлийн явцдаа монголчуудын соёлын салшгүй хэсэг болон төлөвшөж, бусад орны ангаах ухааны мэдлэг туршилгаар баяжигдсаар ирсэн байна. Үүнд Европын ангаах ухаанч тодорхой хэмжээнд нөлөөлсөн бөгөөд тэдгээрийн эмнэлгийн тусламж Монгол оронд хэрхэн дэлгэрч ирсэн түүх нь онцгой сонирхол татдаг. Өнөөдөр ч одоо ингээд бас энэ улирлын том энэ төр гээл одоо хүүхдүүд дээр гол төлөвийг ханаад дүрээд одоо Европын методик их хух нь одоо эргээгээд бас нөгөө ерөнхий биеийнх нь бүтцэд нь одоо муу болдогч байдаг юм уу те. Тэгэхээр одоо хүмүүс ч бас эргээгээд юмыг ер нь хурдан түргэн гэхээсээ илүүтэй чанартай уг язгуурыг нь бол их зүгээр юм байна гэдэг ийм ойлголтод одоо ер нь хүрээд байх шиг байна гэж санагдаж байна. Тэр их зөв хандлага. Тий. Өвчнийхөө яг цаад одоо үндсэн гол язгуурыг нь олж аваад тэхийн бол эмчилгээний цаг хугацаач богино, эмчлэх аргууч их богино. Манай улам санаагаа хүн бол ерөөсөө эхлээд идэ ундаагаар нь засан. Тэгэхээр малынхаа иддэг 5 шуу малынхаа махыг хүртэл халуун үтэр нь ялгаад итгэл эмчилгээл болно. Тэр нь хадгалагдаад байж байгаа их өрөм цомтогтой. Бас нэг судлуучтай том салбар энэ байгаа. Тийм одоо их нарийн юм уу гэхээр бас их энгийн. Энгийн юм уу гэхээр бас их нарийн ойлголтууд байна. Болоо яваад тийм байна. За өнөөдөр одоо бас
та батламжийн авчирсан байна. Монгол улсын бас одоо ингээд уламжлалт ангаа ухааны олон суdur сурвалжуудаас хадгалагдаж түүнийг одоо дэлхийн болоод Монголын эрдэмтэд судалж ирсний дотроос ЮНЕСКОгийн дэлхийн дурсамжийн хөтөлбөрт одоо бүртгэгдсэн нэгэн үеийн батламжийг авчирсан байна. Та тэр тухайгаа яриул. Тийм энэ одоо үнэхээр одоо бидний хувьд уламжлалт ангаа ухааны судлаач эмч багш болсон эрдэмтэн босны хувьд бол үнэхээр би Монгол улсынхаа уламжлалт ангаа ухааны чиглэлд өөрийн шавнартайгаа хамтран хийсэн хамгийн том одоо нэг хувь нэмэр энэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ 1723 онд Манчилээр бичсэн номыг монгол хэлээр орчуулсан. Нөгөө талаар 1720 онд бичсэн 6 дэвтэр номыг монголчууд 1740-од оны үед монгол хэлээр орчуулсан. Орчуулгахдаа бол тэр Дэргэчэд тогтоо буухай Жэтэй Чуанлуу битгэ гэж Манчилны номын дээрээс тогтоосон дүрсийн тусварыг бүртгэсэн бичиг гэдэг нэрээр монголчууд орчуулсан. Тэгээ ганцхан хувь одоо манай үндсэн номоос хадгалж байгаа. Энэ номыг л одоо нарийн 20 гаруй жил судалсан. Монголчуудын бас өвөрмж давтагдшгүй тийм судар номыг сүүлийн үед бол маш их олдож байна. Одоогоор бол монгол зохиогчтой гар бичмэл барын 300 шахам судар байна та. Тэгээд ихэнх нь одоо таны төрөнд урдсан нэг 108 бот бүтээлийнхэн хүрээнд одоо үлдсэн 58-нд нь оруулаад ингээд одоо 108 болох гэдэг ажиллаж. Тэр дотор байгаа зарим бүтээлүүдээ бид нар бас дараагийн ээлжинд одоо бүртгүүлэх гэдэг ингээд явж байна. Морин жил бол үнэхээр илүү их сайн бид ажиллах хөдөлмөрлөх эндээсээ илүү бүтээл гаргаж хүн амдаа уламжлалт ангаа ухааны тусламж үйлчилгээ жинхэнэ одоо шинэ ухааны үндэстэй тэгтээ уламжлалаа хадгалсан аль алийг хослуулсан байдлаар үзүүлэх боломж бүрднэ гэж бодож байгаа. За танд баярлалаа. Төгсгөлд нь та бас одоо энэ нийт одоо Монголын ард түмэнд бас энэ уламжлалт ангаа ухааны эмнэлэг тусламжийн үйлчилгээ, уламжлалт ангаа ухааны уг мөн чанарыг ойлгож хэрэглэхийн тухайд нэг уриалаад хэлчихвэл. Ер нь бол хамгийн гол юм бол уламжлалт ангаа ухааны мэдлэг суурилсан тэр урьдчилан сэргийлэх ангаа ухаан. Энд л одоо бид өвдөхөөсөө илүү яаж одоо эрүүл амьдрах вэ? Өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг энэ аргуудыг л одоо хандлага болгож гэр орондоо өр хүүхдтэй уламжлалууд өвлүүлж яваасаа гэж бодож байна. Нөгөө талаар энэ уламжлалт ангаа ухааны бас нэг онцлог бол биеийн өвчнийг эмчлэхээс илүүтэй сэтгэлийн өвчнийг эмчлэх, бие хэсэгэл сэтгэл нь тэгш байх. Биеэр үлддэг, хилээр үлддэг, одоо сэтгэлээр үлддэг тэр 10 хав нүглэл төвчээл 10 цагаан буйныг хий гэдэг энэ ойлголт ч гэсэн өөрөө уламжлалт ангаа ухаанд байгаа учраас аль болохоор бид зөв хандлагатай зөв зүйлийг хийж явъя. Буруутай бол эвлэрхгүйгээр тэрийгэ засаж залуурж явъя. Тэгээ баг ч гэсэн олонтой баттгаж алдаа байвал тэрийгэ дорн засаж ингэж л явуул одоо бид бас хөгжилд бас их төртөхгүйгээр их амархан хүрэх ийм боломж бол энэ Монгол эдэг үндэстэнд уламж ирсэн мэдлэг соёл энэ их том үеийг харахад байгаа гэж ингэж бодож байна. Тэрийг л одоо хэвшүүлж байвал их сайн байна л гэж бодож байна. Эрдэнэт хүмүүний эрхэм биеийг сонжин мэдэх, шинжин таних, эмнэн дэлгэрүүлэх арга ухаан туйлын бишрэлтэй. Хүн төрөлхтний хөгжил дэвшилтэд зэрэгцэн улам гүнзгийрэх ангаах ухааны үндэсийн үндэс бол уламжлалт арга ухаан билээ. Аливаа зүйлийн эрх бичгийг сурвалжлан таних мэднэ гэдэг өнгөрсөн үеийн агуу нээлтүүд алдаа оноог мэдж ирээдүйд тэмүүлэх амжилтын их юм. Манай ард түмний нандин өв соёлын нэг ангаах ухааны өрн дорны уламжлал сүлэлдэн нэгдэн нягтарсан тухай үзэгч танаа хүргэлээ.